наатах юм ч. За сайн байцгаана уу. За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг анхны хэлцүүлэгт бэлдсэн талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтэд танилцуулъя. Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн С Бям цогт О Батнасан, Б Батэрдэн, Д Гамболд, Ил Мөнхбаатар нарын санаач 11 гишүүнээс 2018 оны 9-р сарын 19-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурл 2018 оны 10-р сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14-р тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Ц Гарамжив, бүрэлдэхүүнд нь Улсын их хурлын гишүүн Ж Батсандан, О Батнасан, Ил Болд, Х Нямбаатар, Ц Мөнхбаатар, Ил Инхболд нарыг болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллаа. Ажлын хэсэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг санал авах албан бичгийн хамт улсын хэмжээнд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх газар, сангийн яам, статистикийн үндэсний хороо зэрэг 10 гаруй төрлийн байгууллагууд хөрвүүлж, зарим аймаг төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж ажиллалаа. Ажлын хэсэг 2019 оны 5-р сарын 7-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж дараах санал дүгнэлтийг гаргаж байна. Тухайлбал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд хэтэрхий ерөнхий, тунхагийн шинжтэй зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх агуулгатай цаг хугацааны хувьд шинжлэгдэх шаардлага бидэнд тулгараад байсан юм а. Хууль санаачлагч уг төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэмж агуулгын илүү өргөн цар хүрээнд оруулж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөхөөр төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хүрээг наривчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл зөрчлийг арилгаж ажиллаа. Үүнд үндсэн хууль, ирээгүй хууль, зөрчлийн тухай хууль, авилгалын эсрэг хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой гээд нийтдээ 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлуудыг уялдуулан зохицуулсан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэмт явдлын шалтгаан нөхцөлийг шинжилгээ ухааны үндсэлтэд судлах эрх зүйн орчин шинжилэн бүрдүүлж байна гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй төр хувийн хэвшил иргэдийн оролцоотойгоор гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хийн гэдгийг тодотгосон. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч байгуулах албан тушаалтан үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэний дараа биш, харин урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээ авах талаарх зөвлөмж, мэдэгдэл, шаардлага хүргүүлэх. Аж ахуйн нэгж байгуулга нь түүнийг нь заавал биелүүлж, тайлагнах үүрэг хүлээж буй эрх зүйн орчин анх удаа бүрдэж байгаа юм а. Мөн сүүлийн үед аймаг нийслэл сум дүүргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч суйрлуулсан гадна орчны камерууд нь техникийн шаардлага хангахгүй улмаас цагдаагийн байгууллагын нэгдсэн шүлжээнд холбогдох боломжгүй болж үр ашиггүй зардал гарсаар байгаа билээ. Энэ байдлыг засаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суйрлуулж байгаа дүрс бичлэгийн техник хэрэгслийг цагдаагийн байгууллагын нэгдсэн системд холбуулах нөхцөл шаардлагыг хангах үүргийг уг хуулийн төсөлд нэмж тусгалаа. Төслийн 30 дахь зүйлд худалдаж байгаа бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа үйл ажиллагаа, гэмт хэрэг шалтгаан нөхцөлийг бүрдүүлэхгүй байх гэсэн хэтэрхий өргөн цар хүрээг хамарсан зохицуулт нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар эрх авч арх согтуурах ундааг зардаг, жочид буудал шөнийн цэнгэний газар ажиллаулдаг иргэд байгууллагуудыг хилмигдүүлж болцсохгүй гэж үзээд дээрх агуулгатай заалтыг хуулийн төслөөс хасах санал орууллаа. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт нь эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг тодорхой төрлийг торгох шийтгэлийг биелүүлж, төсөв төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-оос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс
хандив тусламжийн хөрөнгөөр бүрдэн гэсэн зохицуулт нь авилгал хэл авах эрсдэл бий болгож болзошгүй учраас уг заалтыг өөрчилж хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн их үүсрээс бүрдэн гэсэн саналыг мөн орууллаа. Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, дагсан хуулийн төслийн талаарх 1 саналыг тус бэлтгэн томьёолж та бүхэнд тараасан байгаа. Байнгын хорооны эрхэм гишүүдээ дээрх хуулийн төслүүдийг анхны хэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.